За сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн Дэнс нэвтрүүлэг Сэлэнг аймгийн Орхонтол суманд ирлээ. Одоо та бүгдээр л олон хүүхдтэй л. Яг хүүхдүүд чи ирээдүй байхгүй болж байна. Бид нар яг ингээ яваад ойлгомжтой. Хэдхэн жилийн дараа ингээд явна. А гэтэл бидний энэ өсгөөд байгаа жоохон хүүхдүүд чинь ширгсэн ийм сайр. Тэгээд энэ ямар ч зүлэг усгүй юм ухсан ороод өгчгээр ийм нүхнүүд л үлдсэн шүү дээ. Варал үлдэмээр байна шүү дээ. Энэ чинь л хамгийн аимшиг байхгүй. Энэ л хамгийн аимшигтэй юм байна. Иргэдийн хурл бол сумын иргэдийн хурл болон сумын дарга хоёр бол ерөнхийдөө бол яг өөрсдөө хуулийн дагуу эрх хэмжээний хорионд бол нэг нь газар зохион байгуулалтын төлгөөнд тусгаагүй нөгөөх нь бол газрын гэрээ ашиглах гэрээг нь хийгээг байгаа. Хийгчгүй гэж би хэлмээр байна. Одоо энэ алт орж ирээл нь одоо манай утгач одоо газар тариалангийн бүснүүд. Тэгээ одоо ганц пойлгүй юун тал нь одоо энэ талтай ингэ туслангийн газар. Одоо тэгээд өшөө ингэ шахагдаад эхлүүл одоо тэгээд малчин мэдэрч амьдрах юу болж байна л та. Угаасаа та нар одоо амьдрах газарчгүй одоо мал өвчих газарчгүй. Одоо малынхаа гиз дотрыг идэж чадхаа болцсон юм шүү. Энэ одоо бидний өөрсдийнхээ мал учраас бидний идж байгаа. Одоо ирээсээ нийтлэг дээр бол энэ малын дотрыг иддэг нохон хоол хаягдл болж штт. Гүй яах вэ? Үний юу бас байна л да. Гүй чи хорл явж байгаа штт. Хор явж байна. Одоо та нар 5-6 хонсон тогтаасан энэ ус хардаа. Энэ байна. Энэ бол шууд хор. Яа аимшигтай юм. Энэ одоо